Сайн уу найзуудаа. Өнөөдөр бурхан багшийн ихтүүч өдөр. Тэгээ бүх нийтийн амралтын өдөр. Манай найз Ундраа бид хоёр өнөөдөр дашжуулын хийд орж байгаа. Өглөөрөө ажил дээр очичоод одоо 12:20. Би сая юг нь 12-оос сүүлж байсан боловч үлсүүд харна. Замаараа нэг юм мэдээд жижигхэн хоцорчлаа. Гэхдээ найздаа урьдчилж хэлсэн. Сайн уу найзуудаа. Өнөөдөр бурхан багшийн ихтүүчийн өдөр. 5 сарын 23. Тэгээд манай найз Ундраа бит хоёр өнөөдөр дашжуулын хийд орохоор болсон. Тэгээд найз дээрээ очиод өнөөдөр ямар өдөр вэ? Энд бас ямар арга хэмжээ болж байгаа вэ гэдгийг асуугаад та бүхэнд хүргэнэ. Одоо би найзгаа олохын тулд сараа бичэн дээр бит хоёр ном бичүүлнэ. Одоо би найзгаа олохын тулд буцаа унтрах хэрэг барилгаллаа. Сайн уу? Сайн байна уу? Би чиний ард чинь сая хичнээн ингэвэ. Окей. За бичлэгэн дээрээс зүгэл үзхэндээ. За өнөөдөр ямар өдөр болъё? Энд ямар арга хэмжээ олгож байгаа вэ? Бид тэрийг хөтлөж байгаа вэ гэдгийг манай найз танилцуулна. Зүгээр л гоё амралтынхаа өдрөөр гандаг их дээр ороод гараа гэсэн. Тэгээд өнөөдөр гоё арч юм шүү дээ. гоё. Судал тассан бай. Тийм тэгээд хүмүүс их цугларсан бай. Улаахан юм байх гэж бодсон чинь гараад ирсэн чинь амар сэрэх хүмүүс тийм. Буцаж орсон хувцас өмсөн. Тэгээд дахиж гарч ирээд дахиад явсараа магаад тийм. Уна. Халбаа гараа ороод тэндээ буучаад алхаад наашаа. Би юм уцандаа юм нэг бичлэг хийдэг гаргав мар санагдаад байна. Харин тийм. Хоёлаа бишээ очиод тэгчээ бичлэг хийдэг гаргав уу? Ханаас Мэдхгүй. чаалаа идсэн. Би яг нэг хэд өглөө бараг 5 гэж сэрээд тэг өчигдөр нэг орой 8 цагаас йог хийсэн байхгүй юу? Тэгээ манай жүжиг йог дээр 8 цагаас айгүй гоё йог орж байгаа амраадаг. Yin yoga нь. Ер нь яг yin йог биш. Гэхдээ ер нь бол илүү сунгалт амралт нэг тийм амрааж ирлээ. Тэгээ би нэг амралтын өдөр нарны мөргөл зааж байгаа шүү дээ. Би тэрнээс болоод хит энерги идэг болоод тэгээ нойргүй болоод тэнийг юм ингээд дэгдгнээ гараад ингээд өглөө сэрэг бүтэ гараа гүмээр санагдаж байна. Хайр хүмүүс хүүч нэг амралтын өдөр марафон болох учраас бэлдээд төсөв. Ямар хурдан харагдав. Ямар гоё шилвэ. Манай найзын нүд шилнээсээ гоё. Тэгээ муу хүмүүсээс нүдэн гоож байгаа юм шиг. Муу байхгүй энд дандаа сайн хүмүүс байгаа тий. Дандаа амар сайн сайхны дэдээ зөвөрч ирсэн хүмүүс байна. Ингээд тойрогддаг. Ямар хурдан тарж байна. Ингээд тассан байна. Харин би нарны мөргөлд явснаас хойш нэг юм хөнгөн болоод тэгээ гэр ингээ ажил хоёрын хооронд баг ингээ нэг юм 20 минут алхах чиж барыг надад 2 минут ч санагдаж байна. Оо ийм хурд ирчих юм уу? Амар халууцсан. Өглөө басаад нөгөө нэг юу нэ гүн сүнгалт хаа хичээл суусан. Зүгтэр арай амжаагүй. Юу гинэ? Аха. Гаши. Яг амар олон төрөлтэй. Сонголтын анги байна, штанга анги байна, амраах анги байна. Хүч тамирны мэдүүлэх анги байна. Нарны мөргөлийн анги байна. Униаса анги байна, агарын анги байна. Нэг л юм залхуураад ч юм уу те. Цум булчин чин дутаад, ирчвч дутаад байгаа бол манай ангид ирч болно. Ирчвчийг өөрийгөө сорий, өөртөө танилцъя гэвэл манай ангид ирч болно. Тэг ингээ сайхан амрын стрессээ тайлаад, гадагшлуулаад, цунгалт юу н стресс амар сайн тайлдаг те. Тэгвэл юкигийн ангид бол жүжигийн оройн 8 цагт явж болно. Сонголт хийснээр яг ингээ өөртөө танилцдаг шүү дээ. Тийм. Яг ингээд за би чинь энэ биетэй хүн шүү дээ гэж амар мэддэм шиг, мэдэрдэм шиг. Би чинь биетэй хүн шүү дээ. Энэ гүйл харчин бас ингэж хөдөлдөг юм байна. Хүчин ширмэс маань ингэж ажилладаг юм байна, сунд юм байна. Хоёул нэг газар тавьж байгаа. Одоо ийм байгаа юм байна гэж юм шиг санагдчих. Одоо хоёул нэг тойрчод тэгээд явах уу? Ярих уу? Хаанаас нь тойрдог би бодохдоо ингэж бодохгүй юу? Гарч ирчээр чамтай уулзчаад хоёулын мөрөгчөөд тэгээд нөгөө нэг юу очоод агнест орж
Бэлэм хот тийм үг чадахгүй юу? Манай бол найз. Би бол идэнэ. Энэ миний надад нөгөө чи ингээ харуулад өгөөч. Чи надад өгсөн хот бол. Ямар гоё. Би нэг юм офс юм шиг чөлөөт чи шиг. Ягч юм шиг. Ягчин юм шиг гэх. Тий. За Сэтгүүлчд чи өгөө нь бол гэлээтэй. машингийн багстай. гэж яг Аюутан шиг санагдчихээн. тийм үү. Хэдгээр курс дээр докторант. Оюутай. Одоо сүүлийн 4 дээр нэмэх нь 2, тэнцүү 6 дээр нэмэх нь 3. Сүүлийн 9 жил оюутан байдаг ч гэдэг. Ямар мундаг юм бэ? Би нэг шалгалт өгөх хоббитэй. Манай ямар амар нүүрт очив. тэгж намайг шалгалтын өгөх хоббитэй. Шалгалтанд дуусчих шалгалт авч өгдөг гэж. Би нөгөө бэчлэрэс цаашаа явах хүн байна. Манай найз ажлын хоббитэй. Ажлыг хийх хэрэгтэй. Ажлын хийнэтэй. Тэгээд ер нь бол тэгээд цаавал академик боловсруулалтаар биш юугаар туршлагаар бас мэдлэг олж авч болно гэж боддог. Хотлоо сургаас цахимрахгүй тэгээд за хүмүүс тэгж бодож болно л да. Гэхдээ яг нөгөө нэм үзэл бодлоо хүмүүс бас байдаг шүү дээ. Одоо үнээр сурахыг хүсвэл яагаад сурах болохгүй гэж? Тэ? амьдралаар тэр зэгтээ суралцах процесс. Сурахын нэг бас нэг юм сурсан юм байлах. Бас сурахын нэг юм амарч сурах. Сурахын нэг юм сурахгүй байж сурах. Тийм шүү. Нэрээ би бяцлаглалын одоо нөө яг дээр нөө ярих юм нь бяцлаглалын хөтөлбөр төгссөн талаараа ярих гэж бодож байсан тий. Тэгээ бас одоо Harvard Management-д хамрагдаад 41 модультай. Би эхнээс шалгалтын нөгөөд бас 41-ийн гэрчилгээгээ яг нөгөө нэг Harvard-ийн сайт дээрээс авах зорилго тавьсан. Гэхдээ ингээд шалгалтуудад нь унаад байгаа. Тий би айгүй тийм амьдралын талаар бол ажлын талаар их буруу ойлголт надад байсан юм гэж бодсон. Ингээд асуултуудад нь хариулна шүү дээ. Тэгэхээр ийм жижигэн яваатай цамцаа тавьчихсан юм. яг яаш ч юм шиг санагдаад байгаа тийм. Тийм. Ямар гоё. Яаш хариултууд нэг юм нэг амар төстэй те. Одоо энэс чи хариултыг болохыг харна гэж юм шиг те. Би яг тэгж бодчихсон. Би яаш 99% хүсэлтэйсэн. Би юу шалгалтыг амар дуртай. Би төрийн албаа агчдаар шалгалтыг яаж амархан хурдан амжилттай өгөх вэ гэдэг талаар би хамгийн анхны юу шүү дээ. Өгсөн хүн байна. Энэ төвшөнд ашиглаад та нар миний хоног хөөж бодож байна. Тийм миний оныг хөөж бодож болно. Хамгийн анхны яаш хэдэн хонд болсон бэ? Би Бангкок футболт нь аягүй дэжтэй. Хэдийн дээр авч байгаа. Яа хэдийн бэ? За одоо хэдийн бэ хэлцгаая. Тамаа нөө хөтлөгч Бадамцэг ундраа нааш алхаж ирж байгаа. Энэ бол йогийн багш, йогийн френцийн төслийн үүсгэн байгуулагч ундраа. Тамаа нөө. Ямар гоё танилцуулж байна. За хэдий би. Банкны салбарын эрсдлийг базан хүний биеийн мах бодыг уншин. Танарыг тийм энэ найз нэг амар бэлэнч зөөгтэй. Одоо найзтай шүлэг зөхөж өгнө. За баярлалаа. Та өөрийнхөө подкастыг хэрэгжүүлээд. Энэ подкастыг би 2022 онд Таиландд явж байхдаа авсан байгаа. Материал нь маш гоё. Эхний хурц үү. Гэхдээ үнийг санахгүй. Би ер нь хувцсныхаа үнийг мэддэг үлдээ. Манай нэ баян ингээ нөгөө карт үнийг сослохгүйгээр шууд хараад таалагдж ийн авъя. Карт ууш. Иргэн чидэж хараагүй. Энэ өвөлтэй байхгүй. Нэг үнтэй газраас шүү. Сүүлийн метроны бодлоос авсан. Гэтэ материалын өөрөө үнэхээр таалагдаад барьж үзээ шууд дурлаад бас үнэнийг асуухгүйгээр авсан. Манай найзын нөгөө бухнаас өгсөн хувцас бол бие нэх гоё. Тэр бие маш сайн арчилж явдаг шгэ бас. Яагаад авсан бэ гэхэлэр ер нь бол ийм биендээ маш сайн материалтай хувцсыг иймэрхүү материалтай хүмүүс маань дээгүүрээ таардаг мөртлөөсөө доороо ингээд богиндчдаг байхгүй юу ингээд. Ер нь тийм жинс өмд авахд амар хэцүү байдаг байхгүй. Тэгээд хараад бараг шууд дурлаад нөгөө төлтөө хүмүүсийн зовлон хийдэг юм. Яг ингээд дээгүүрээ ингээд утаараа таарахаараа дээгүүрээ томчсон. Тэгээд би энэ үпхийг авсныхаа дараа ингээд дээрэс нь асуусан. Чиний цаг хамссан гоё юм. Энэ цаг хамсыг манай ажил дээр арчир зархаар нь авсан.
Тэр юм нэг юм ажлын охтуудын зарсан хувцгээ барыг төгөө юм эшкаун дотроос нэг юм торнт хийгээ ялах юм бол бас нэг юм гарна шүү. Тийм брэнд байдаг яа. Энэ ямар ч брендинг зүйл биш. Зүгээр ямар ч логогүй. Тэгээд энийг би нотис уучаад Instagram захиж авсан. Гэтэ логогүй хувцастай амар таалагдсан шүү дээ. Миний ямар ч хувцас логогүй. Би тийм брендинг хувцснуудыг яг нөгөө тэгч нөгөө гоё өмсөлт. Юу нэг шууд өдөр тутам төмсөж байгаа надад амар. Гос. Би ихтэй ингээ Монголд амар санаа зовоод байсан шүү дээ. Яаж ч юм уу. Яг брендинг хувцас өмссөн ч гэсэндээ дандаа нөгөө хуурамч брэндүүд нь байгаад байгаа учраас ингээд ялгараад харьцуулагдаж харагдахаар ч юм шиг. Тэгэнгүүт ингээ нэг бүнийг эвгүй байдалд оруулна шүү дээ. Хэрвээ би оргин өмсөж явж байгаа. А би хуурамч өмсөж явбал бас эвгүй байдалд оруулна шүү дээ. Тэгээд би яагаад бас брэнд хувцас өмсөхгүйгээс өгөө өмсөхгүйгээс гэж ер нь миний дуртай таалагддаг брэнд амар үнэтэй. Хантитэй. Тэгээ яах вэ? Баячаараа авнаа. Би ингээд баячаан бол амар гоё. Chanel-ийн юм нэг юм ягаантай Teresa Parra. Диорын гоё косметик авмаар байна. Би Диорын амар гоё өнгөтэй уруулын бодолтой авмаар байна. Энэ нь шунал. Үгүй энэ хүсэл шунал хоёрын ялгаатай мэдхүү. За. Би ч асаа ядахтай ялахгүй. Би ихтэй хүсэл шунал хоёроо дотроо ингээ асуудаг. Энэ миний үнэхээр хүсэл мөн үү? Хүсэл гэдэг бол тухайн зүйлийг авснараа юм. Одоо инх юм бол тухайн зүйл хэрэгтэй байгаадаа юм лөө. Шунал гэх юм одоо ингээд тухайн зүйл байхгүйсэн ч гэсэндээ болохоор нэмээд хүсээд байгаа шунал юм болов. Тэг ингээд шунал олохыг булаад яг үндэ бит хоёр ингээд тэр зүйл байхгүй ч гэсэндээ амьдраад энэ дааж байгаатай байна. Авах юм бол амар баярлна гэдэг мэднэ. Шунал ингээд бүр ингээд туйшраад тэр зүйл байхгүй бол амьдрах болохгүй. Одоо жишээлх юм бол би одоо тэр хүнийг хүсэж илаа гэлээ гэхэд тэр хүн ингээд бас мөрөөрөө амьдрч илээ гэлтэй тий. Тий. Та шунаад гэх юм бол энэ хүнийг яаж игээл өөр юм болгоно. Хүсэл ер нь бол амар сайхан байдаг байна. Үгүй сайн зүйл. Шунал гэхээр жоохон аминчхан бодлоос гарсан. Ховын ирэх шиг бодох уу? Шалгамаас. Хин нэг нэс сумаас. Амнаар бол сайн гэж байгаа дөө. Бидэнд мик алга. Аач. Эндээ цанаа яв. Би судлагсаар. Миний гар өвдөд боо. Судлагсаар ярьдаг гэсэн. Миний гар өвдөд. Эндээс барихаар ингэж камерын хаанд шүү. Яа. Надад нэг гоё санаа төрсөн. Тинди юу яач? Ханаа харагдаж байна уу? Тэч үү? Ханаа. Хонхой. Би чамраа найз руугаа ингэнэ. Одоо гол дүр дунраа. Энэ бол танилцах аялал. 12 минутаас танилцах дарчлалын эдтэй танилцах аяллыг хэлж гин. Хөтлөгч ундраа. Намайг дагаад дарчлал гэдэг аялцгаа. Найзуудаа. Тэгээд энэ удаа хаалгаар ингээ орж шүнгүүл ингээ им гоё. Одоо хүмүүс сонирхоод юм уу? Том байхгүй болохоор жоохон сонирмайна. Хүмүүс сонирхоод ингэж нөгөө нэг цохиж олдог хонх байна. Ер нь бол хонх гэж амар гоё. Тухайн орчтойгоо юу яаж яддаг, ариусгах яддаг гэж үздэг шүү дээ. Тийм болохоор дууны имчилгээд ч гэсэн ашигладаг. Тийм тэгээд хүмүүс амар цохиж байна. Миний яриа сонсогч байгаа хэсэг сайн мэдэхгүй л байна л да. Тэгээ бодсон чи жоохон бие болчихлаа юм уу? За яах вэ? Бид хоёр зүгээр ингээд жаахан хайнга яг бичлэг хийнэ гэж төлөвлөг байсан те. Тэгээд фото ашиглаад байвал одоонаас Тэр уужилгүй гэвэл яах вэ за? зүгээрээ та нарын доо. Өөрийгөө өчөлцсөн. Яа. Ийм амгалаг юм байна. За зохиорой. Би одоо очиж зохиж үзүүлээ.
мэдрэгдэж байна шүү дээ. Тийм чичиргэн мэдрэгдэж. Ингэж шүү дээ. Харин тийм ингээд ойлгоор нь бие нь мэдрэгчихэд одоо хүний бие чинь уусан шүү дээ. Миний бие ингээд ойлгож байгаа тий. Далуу. Тэр ус маань ингээд ойлгоолаад таны бие эрхтнээс нөлөөлөөд оюун бодолтоос нөлөөлж байгаа. Би дуу таягаар ингээд хүмүүс шаваасанаа хийж хахад ингээ дуу таягаар шаваасанаад нь оруулаад дуу таягаар сэрээдэг болмоор байна. Тэр ч гоё. Хайлаа төр зогсоох уу? Тэгээ да. Мөрөгч. Тэгээ хоёлаа бас амар гоё байна. Цагаагаар бүр үнэхээр гоё. Тэг. Тэгсэх. Сэтгэл ямар байна? Би нөгөө түрүүн орж ирэхдээ амар юм нөгөө нэг юм амар хүүхчиг ингээл амар юм сониуж ирж байгаа айтай эмоцлог ингээд орж ирснээ бичлэг хийчээд тэгээд сая ингээд дундуур нь хоёлаа ингээл нөгөө нэг хүрт эргүүлээд тийм ингээд сая ном нөгөө нэг мань хөгжүүлж яхайг орж сонсоод тэгэл яг хоёлаа гарч ирээд зүгээр юу ч ярихгүй ингээд амар суугаад тий хэсэг бодлооч суугаад тэгээ зүгээр энэ бичлэгийг хийх ёстой байх. Тэгэхгүй ингээд нэг юм түрүүний яг нөгөө эхлэл жишгээ ингээд амар эмоцтой би шал өөрөөр бодож ирсэн аа гинт яг нэг юм жахаа зүгээр амар хүндэтгэлгүй хандсан юм шиг санагдаад тэгээ бичлэг буцааж хасаагаад хийж эхлэх нь зүг юм байна гэж бодохгүй юу. Тэгээд жахаа хүнд санагдлаа ингээд мэдгүй би сая ингээ ороод мэн өгч яхаа хүмүүсийг хараад ингээд одоо ингээ бид нар ингээ шашин амар хүндэтгэлгүй ханддаг ингээд үе байдаг штэ. Тэгэл хүмүүс ер нь ингээд амьдрал тулаад их тусмаа ингээл одоо бидний мэдхгүй зүйлс байгаа ингээд тий одоо тэгэл бүхэл хаагцал ч юм уу айгүй олон зүйл ингээл зовлон айгүй олон юм тохиолдож ижил дараа нь ингээд нэг юмд ингээ хүндэтгэлтэй хандж суртдаг юм шиг надад ойр санагдаад байгаа байхгүй юу. Тэр шиг ингээд би өнөөдөр ингээд барыг ташчулсан хийд орж ирэл найзтайгаа өдр гэсэн чинь сайн ингээ мань хөгжиж байгаа хүмүүс тэгэл буйны юм тарааж байгаа хүмүүс тэг ном бариад ингээ гороолж байгаа бүр жоохон хөвгт амандаа мань уушаал тий чин сэтгэлээсээ ингээд ингээд одоо сайн сайхныг хүсээ бүх өөрийнхөө гарч болох бүх одоо юу гэх юм дээр тэр хөвтгэл үнэмшилтэйгээ ингээд явж байгааг нь харахад бас ингээд тэгэл ингээд ер нь хүндэтгэлгүй ханддаг юм шиг санагдчих байна л та. Хүн ингээд мэдхгүй хичнээн мэдхгүй ч гэсэндээ те нэг ингээд хүмүүс ингээд нэгэндээ зориулж те сайхан зүйл одоо те өрөөж байгаа те бас ингээд явсан ирж байгаа энэ одоо зовлон гэл нэмэглэн гэж найдаж итгэж те
Тэгээ бас ингээд түрүү нэг ороо залбираа явж байхад яг тэр баган дээр нь тэгж бодсон. Энэ баганаас тэг хідүүн хүн ингээд түшиж цогсоод хүслээ шамсан бол хідүүн хүн надад түшиж цогсоод тэг ингээд сэтгэлээ тайтаруулсан бол зовлонгоо авсан. Би яг тэгж бодоод ямар тийм ингээд жаахан өмнө санагдсан. Тэг ингээд өмнөөс ингээд яг ингээд гандаа хийдэд чинь сая нөгөө өнгөрсөн жилд манай нэг дүү ажил явуулахад яг эндээс нөгөө нэг алтай хайрцаг нийлэмжлэх гэж хэлжсэн. Тэгмүүд өнөөдөр нөгөө айгуу тийм амарчсан ингээд сэтгэл санаа амар өдрөг байсан учраас зүгээр суугаад хүмүүсийг ажигласан чинь нэг юм одоо өнөөдөр бол нэг тийм гол темперг үнээр ноцтой шалтгаангүй л зорж ирсэн шүү дээ. Тэгээ ингээд бусад хүмүүсийг ажиглаад гинт тэгээ бид нар жаргалтай явж байгаа үедээ ингээд бусад хүмүүсийг ч юм уу зовж байгааг анзаардгүй. Тэгэл одоо энэ жишээлбэл ингээд ах тэгээ амар том гэдэг амар хүн 3 сард тойроод орж ирснээр цааш ингээд гороолол тойрол тий. Гэтэ яг залуучуудыг ингээд нөгөө нэг мэдгүй ирээд ямар нэгэн зүйл авна гэж бол хэлж мэдгүй байна. Ойлгох заавал албатай бас биш тий. Зүгээр ингээд жилаад бас ингээд нөгөө юм мэдгүй байна. Ажиллах талтай биш тий. Гэтэ зүгээр ингээд бас ингээд мэдгүй байна яг яагаад ч битээр ингээд сууж байгаа хэлээ ч юм уу тий. Эсвэл надад яг ямар мэдрэмж төрөөд байгаа ч хэлээ. Хүмүүс яагаад ингэж тий бүлэг нэрэл ингээд ном судар барайл дахин ингээд 108 гороолоод мөргөөд 108 мөргөж байгаа хүн бас байсан. Тийм мөргөөл ингээд тэг жаргалтай үед бол нэг тэгж хүмүүс юм байна шүү дээ. Мэдээж анзаардгүй тий. Би л одоо дараа талбайд өрчөж байгаа юм. Комеди. Тэгээ яг залуучуудыг бол тий бас ингээд надад бол тэр санагдтыг. Бусдад хүндэтгэлтэй хандаарай гэж хэлхээсээ илүү эхлээд өөртөө хүндэтгэлтэй хандаарай. Өөртөө ч үнэн ч байгаарай. Чи үнэхээр сайн сайхныг хүсэж байгаа. Тэр сайн хүсэж байгаа сайн сайхныхаа гэдэг үнэнчээр сайхнаа хүсээрэй. Бити нөгөө бусдад таалагдах гэж байгаа юм шиг. За ч гэх юм уу. Нэг тийм үл ойшоосон хев маяг гаргаж байгаарай. Чи үнэхээр итгэдэг, биширдэг, сүсэлдэг бол тэрийг нуулгүй хаалгаар өөртөө үнэнч байгаарай. Тэгээ өөрийгөө хүндэтгээд ирэнгүүт бусад хүмүүс ч гэсэндээ таны хүндэтгэлийг бас мэдрээд ирэх. Тийм болохоор би яхаа зүгээр сая надад төрсөн бодол хэрэлтэй. Тэг санагдлаа. Өөрийгөө эхлээд хүндлээд хайрлаад эхэлсэн хүн бусдыг хайрлаад хүндлээд эхэлнэ. Тэгэхээр хайрыг бусдаас эхлэв шиглээд өөрөөсөө эхлээрэй. Тэгээ хүн өөрийн гэсэн ертөнцтэй зовж байгаа хүмүүс байна, жаргаж байгаа хүмүүс байна. Зовж жаргаж байгаагаа мэдгүй ч хүмүүс байна. Би тэгж бодсон. Ингээл хүмүүс одоо ингээ буян нэгээл аа шүү дээ. Яг мэдээж яриг юунд ч одоо тий нөгөө нэг одоо юм санд ч юм уу бурхантай 8 хийдэггүй л хаалта. Гэтэ ингээ сайныг санаад сайхныг хүсээд тий ингээ залбирал ингээ биелдэг гэдэгтэй амар шүү. Тэгээд ингээ яг чин сэтгэлээсээ ингээ буян их гэж байгаа хүмүүс тий нэг ингээ хүсэж байгаа хүслүүд нь би бол биелээсээ энэ даа хүмүүсийн хүсэж байгаа хүслүүд нь биелээсээ гэж амар хүсэж байна. Тэгээд тий дүгэн тэнд ингээ нөгөө нэг буйны юм ингээл тараал гэр бүлэрээ ингээд тараажсэн шүү дээ. Тэгээ нөгөө монголчууд тэгдэж штэ нөгөө нэг талиачаа араас яг нөгөө буян эдэр хийх юм бол эргэж нөгөө нэг төрдөг эдэргээд тэгээд мэдээж хэрэг ингээд орой үед би аюу олон хүмүүс тэгж хэлж байгаа. Тэгээд бидний ингээд бүр төсөөлөвчгүй эрт цаг хугацаанаас эхлээл амьдрал үргэлжлэлээр л байсан. Тэгээд тэгэхээр зэрэг ингээд бүх юм учир шалтгаантай би энэ хүчийг онгойлохаараа хийлээсээ ингээд нугасаа солио гаргуулсан амар санаад байна. Би ингээд жоохон хүрсэн. За түшсэн. Ингээд амар нэг шууд нэг би яатсан нэг зуршлаараа шууд ингээд
санаа зовчлоо. Гэтэ гар давгүйсэн. Биний эмэрч болохоор тэгээд байгаа багтаа. Амар имзэгс тэгээд юм болохоор үстэй юм болохоор. Бүрэн юм болохоор шивс гад. Би ер нь нөгөө үйлдэлээр мөнгө авдаг байлууд л одоо тэр бомт болсон байгаа. Тийм. Манай найз одоо баярлаа гэж хэлээд ингээд жижигхэн юмд ч гэсэн баярлснараа тэр бөмбөн болдог бол тэр бөмбөн гэсэн байгаа. Би бол нулимсаа цоглуулаад тэр бөмбөн болдог бол Өөсөө тэр бөмбөн үү даа. Юу гараач тэр бөмбөн. Гэтэ би сая яг дотор юу гэж мөрөгснөө гэж хөө. Ингээд эхлээд ингээд нөгөө хүмүүсийг ажиглаад явж байсан ингээд хүмүүс юу бодож байгаа, юунд мөрөгж байгаа болоо гэж бодож ирсэн байгаа. За хүслээ хэлж байгаа хүмүүс байгаа. Бас нөгөө нэг зовлонгоос ангиж хүсэж байгаа хүмүүс байгаа. Зүгээр бүхэн багшад зүгээр мөргөж бодсон хүмүүс байгаа гэж бодсон. Тэгснэ би тэгвэл юу гэж хүсвэ гэж бодохдоо за нөгөө нэг бүхэн багшийн хэлсэн үг гэдэг шүү дээ. Хамаг амтны юу зовлон хийгээ зовлонгийн шалтгаанаас ангижрах болох бай. Тэ. Тэрүүнтэй тэгж мөргөд тэгээ дээрэс нь хүмүүс завсан ч бай, багсан ч бай, сэтгэлийн амар амгалан аль аль хэвлээсээ гэж хүслээ. Тэгээд энэ хүсэл маань биелэх болох бай. Хүн болгон өөрөөсөө татварлаас амар амгалан хайж ирж болох болох бай. Манай найз ч болох болох бай, би ч болох болох бай. нүүдж байгаа би. Жигтэй өрөө маань за хэвэнд нь оруулчлаа. Үнээс гараад ирдэг үү? Тэгээ үнэхээр амгалан голхгүй байгаа бол мэдрэмжээ нуух бас хэрэг байхгүй гэж байна. Би төлөвлөө хамаагүй дарж болтгоо гэсэн шүү. Нөгөө би нөгөө физиологч дээр яасан чинь намайг харин сэтгэл хөдлөлөө мэдрэмжээ амар даардаг. Тэгээд ингээд илэрхийлэгтэй үстэл хөдлөл ингээд тэ би төрөлжтэй учраас яг тухайн цагт юм байдаг тий. Яг тухайн цагт нь тухайн мөчтөр чи ингээд алдах байсан ч гэсэндээ үннээрээ л бай гэдэг надад бүр үнэхээр аюу тийм мото үг болж чадсан. Үнэхээр урлаад миний өөрийг хүргээд үнэхээр урлж байгаа бол окей. Ингээд тэр зүйл хичнээн үнэтэй байсан ч гэсэндээ үгүй урлж байгаа юм хэлэхэд хэвчээ. Тэгж яагаад ингээд цаашдаа ингээд яг йогийн дасгал чинь тэг бүх юм амар парадокс гэдэг санагдаад байгаа. Яг нөө йогийн одоо ингээд дасгал чинь бясалгал хийхэд зориулж биеийн чилээгээ бүтэн гаргах зорилготой шүү дээ. Тэгэхээр нөө сэтгэл хөдлөлүүдээсээ ангижрахын тулд сэтгэл хөдлөлүүдээ таньж мэдээд тэрийг даван туулах хэрэгтэй болохоос нөгөө ингээд цугтаагаад яг нэг юм сэтгэл хөдлөлийн төлөвийн нөгөө хөдөлтөд орч болчихгүй гинэ. Тэгээ ингээд би нөгөө нэг манай эмээ насархад хор тодроо насарсан тийм эмээ насархад ерөөсөө үйлж байгаагүй байхгүй юу. Тэгээ яагаад гэвэл эмээгээ би нөгөө бараг ингээ 3 сар сахиад амар хүчтэй байсан. Манай эмээ тэгээ ингээ нөгөө насархад нь манай эмээ одоо ингээ ахиж өгдөхгүй. Ингэж их зовлон. Гэхдээ одоо ингээ тэгээ айгуу дахин төрнө тэгээ бодоод ингээ байж байгаагаад энэ нөгөө том шиг логкороо болгоод ерөөсөө үйлж байгаагүй байхгүй юу. Тэгсэн чинь харин зүйлчдэр очиод яг ингээ гинт эмээгээ хөдөлж амар үйлээ. Тэгсэн чинь намайг яг хойдээ хурцын мэдрэмжээ ерөөсөө ингээд тайлж байгаагүй докюмент ингээд нөгөө хитлогтой тэг бас нэг тийм том юм шиг хандхаад багасаа нэг том юм шиг тэгээд бас ингээд бодохоор нэрээс болохоор ингээд өгөх 3 сар тий хавдрын имлэгт ингээд хүнд хүчтэй хамт нэрээс ихад тэр үед ингээд айгу олон хүмүүсээс орж ирсэн. Тэгээд ингээд би ингээд бүр танихгүй тэр хичээг хүртэл яриад ингээд амар сэтгэл миний сэтгэл өвчсөн л байгаа байхгүй. Тэгтээ ингээд бүгд болохоор мэдэхгүй. Тэгээ ингээд лавкаар ярьсан гэсэн чинь яг ингээд нөгөө нэг яриад гадарчласныхаа дараа амар шиг тайвширсан. Тэгээд бас ингээд айгу тийм яг йогийн дасгал үзгөө ихтэй жисэн амьдралд ингээд тулсан тэр мэдрэмжүүдээ бүлээн зөвшөөр, бодиттой ажлыг бүлээн зөвшөөр, өмнөний бүлээн зөвшөөр ямар амар үнцэнтэй юм бэ? Ер нь тэгэл бидний нэг ширхэг амьсгалын амар үнцэнтэй одоо ингээд амьсгалаад бичээд би 10 минут цаж чадахгүйтэй ажиллах. Бидний яг ингээд туйлж байгаа энэ амьдралын тэ агшин хором, сайхан мухагийн аргагүй, тэ шүүхийн аргагүй, магадгүй амар амгалан хийж хүмүүс лад шамсруу тулаад аргагүй уусаа өсөөсөө хүмүүс зовно. Тэгэхээр яг амьдралыг бас эхлээд байгаагаар нь одоо ингээд хүлээж авч сурах нь амьдралыг хайрлахын эхлэл юм болов уу гэж бодсон.
1-р сар ингээд бас заримдаа ингээд анзаархаад хит их ингээд амраа амгалан хитээ их жаргал гэж тэгэнгүүтээ тэрний араас ингээд улаараад ах нь өөрөө зовлонгийн үрийг бас тариад байдаг талтай түрүүний нөгөө шунал төсөл югаар ялгаатай бол хэлчихсэн шүү дээ. Тэгэхээр эхний нөгөө шатны чи үнэн байх бол түрүүний бас унжаагийн хэлдэг шиг өрийг харж чадах, өмдгийг харж чадах, өмчтэй гэдэг шиг хэрвээ ингээд зовлон тастаа зүсэхгүй болж арлыг ч тастаа гэж. Тэгээ амраа амгалан бас байдалт ч гэсэндээ амраа амгалан байх хэрэгтэй болохоос бүх юм тутаад амраа амгалан байна тэгээд тэ ингээд тэмцэл байсаар л байна гэж бодсон шүү. Эмэгтэй хүнийг өсгөж болдоггүй. Хэрвээ эмэгтэй хүнийг өсгөх юм бол яг урд асгаж байгаа найз шиг байна. Түрүүнээс хойш юу ч яриаггүй хоолныгаас төлөө маш шийдэмгийн хурдтайгаар асгаж байна. Яг л загварын тайзан дээр асгаж байгаа мэт. Тийм үгүй гэдэг штэ. Тэр үед уурсан дуучлаарай би өлсөд хэлсэн юм аа гэж. 한소호